энэ гол дүүрэгт бол одоо сонгуулиар бас их хурлын дарга нарт хит удаа бас онжсэн бас эвгүй дүүргэлтэй яг сонгуулийн хувьд бол тэгэхээр өнгөрсөн сонгуулийн үеэр 16 оны парламентын сонгуулийн үед бол одоо угаасаа Баянгол дүүрэгт бол таны рейтинг бол маш өндөр байсан. Харин их хурлын дарга энх болтыг бол одоо та ер нь манай энэ дүүрэгттэй хүрээд ирээ хамт гарыг гэж дуудсан. За тэгээд их хурлын дарга ер нь бол өөрийн одоо хувь хүний рейтингтэй холбоотой ч юм унсан гэж нэг улс төрийн хүрээнийхэнд яриадсэн л да. Яг тийм үйл явдал болсон уу? За та хэрвээ авчираад ингээ хамт ягаад нөгөө хүн маань үндсэн тохиолдолд бас танд өөрөө гацсан байдаг хэцүү байсан уу? Тийм асуудал төрж ирсэн л да. Тэгэхэд бол 16 оны улсын хурлын сонгуулийн үр дүн гарсны дараа бол шинэ би эдгээр өөрөө ялтай болсон ч гэсэн надад бол ямар тийм нэгэн тийм одоо ялтын баярын мэдрэмж бол ерөөсөй байгаагүй. Ягаад бол надад бүхэл бүтэн нам маань тэр чигээр ялагдсан. Тэгээд одоо эсвэлхнээ сонгогдсон тийм. Ийм бүлэг байгуулах хэмжээнд тийм. Тэгэхээр өнөөдөр яг 16 оны сонгуул бол маш их бодлоотой. Хар пиар их маш хүчтэй явагдсан. Олон түмний тархитлагыг маш их одоо хуурам эхлэх арга замаар угаасан. Энэ сонгуул болсон л да. Өнөөдөр тэр нь ч нотлогдож шүү дээ. Өнөөдөр тэр нөгөө тухайн үед ямар гоё мөрийн хөтөлбөр, ямар гоё амлалтууд өвшүүлжсэн нам маань өнөөдөр яг юу хийж байна те. Тэр амлалтаа биелүүлж чадчихэв үгүй юу гэдэг ярих юм бол маш олон зүйлийг ярьж болно л доо. Тэгээд яг энэ гол дараа би ямар нэгэн байдлаар Баянгол дүүрэгт ирээд дэвшээтгэхээ хамт одоо гарья гэдэг юм санал урилга би өгөөгүй. Зүгээр яг тухайн хүн өөрөө одоо судалгааны материал дээр үндэслээл Баянгол дүүрэгт дэвшүүл одоо яах вэ гэдэг зүйлийг асуусан. Би бол дэвшээд бол нээлттэй гэдэг ийм л хариу өгсөн. Тэгээд өөрөө ирээд дэвшсэн. Яг зүгээр нэгэнт ялагдчихад одоо тэрийг зөвтгөх гээд янз бүрийн гоё шалтгаан яриад яах вэ зүгээр ялагдсан үнэ. Тэгэхээр энэ дээр бол дүгнэлт хийгээд өнөөдөр ардсан нам ямар ч байсан одоо нөгөө бөхөр бол одоо унсан үнэ. Бошуухан босоод өвдөгнийхөө шороог өвөө тийм ээ. Тэгээ бошуухан дараагийнхаа одоо барилдаанд бэлдээд бэлтгэлтэй гарсан. Ийм л одоо ус төрөвчин шүү дээ. Тэгээд бид бол ямар ч гэсэн богино хугацаанд намаа шинжлэх ажлыг эхлүүлж чадлаа. Үлдээр нь босгож чадлаа тийм ээ. Одоо шүү одоо хурдтай ажиллах хэрэгтэй. Тэгээд дараагийн сонгуульд бол ямар ч байсан Монгол улсын одоо хөгжлийн бодлогыг тодорхойлсон. Эрх баригч хүчирхэг одоо улс төрийн нам болж одоо төлөвшөх ёстой гэж харж байгаа.